Хорвоод мөнхий вансын бүрүү цэцэгүүд ишин дээрээ наагавч илэгдэн шүүдээ ингэр зүлэн хариг сэрэх оюуна навсгүй аз доохтайгаа билээ. Ич бас ухамсартай хүн шүү тийм ээ. Муусаа юмнуудыг доохтайгаа гутагаар навшраад авахгүй, шүлэг найраг гутаагаад авахгүй тийм ээ. Ер нь элдв хангаа юм гутаагаад авахгүй. Би ер нь их сайн залуу шүү тийм ээ. За тэр ч үл яах вэ? Өөрийгөө магтахч үл яах вэ? За нэр тийм. Иргэний зөргийг ярих гэж байгаа шүү дээ. Гэхдээ одоо намын дарга хөөчдөг нам гэж бас байдгийн байж. Хүний ойд орохгүй нэрээ. Толгойд багтахгүй юм нэрээ энэ Монголын улс төр нийгмийн амьдралд их болох юм аа нэрээ. Намынхаа даргыг хөөчдөг нам гэж бас байна нэрээ. Гайхалтай юм шиг. За нэгдүгээрт юм байна. За хоёрдугаарт. За иргэний зориг ногоо нам гэдэг нам гинт гарч ирсэн. За яг нь Наара миний дэмжигч 70,000 хүн санал өгөөд бараг иргэний зоригоос 4 хүн би чирээ гаргаад ирлээ охин юм ярьж шиг байна лээ. Тийм юм бол байхгүй. Үнэхээр л тийм байсан бол 20 он 16 оны сонгуулиар Наара дэвшчихтаа гараад ирэхгүй яасан. Дэмжигч нар чинь саналаа өгчихгүй яасан. Баянголоос чи нэг 4,000 санал эхний удаа нэг 2,000 хэдэн зууч илүү. Дараагийн удаа нэг 4,000 хэдэн зууч илүү. Саналаа эцтэй носон дарцаг минь. За энэ бол Наара маратай бол нэг онцгийн хамаарлал байхгүй. Гэхдээ бас нөлөөлөл үзүүлсэн байхаа хөөрхий. За ийм байна. За нэг ийм сургаггүй нам гинт гарч ирсэн. За би энийг юу гэж харддаг вэ гэх юм бол энэ Женко Батулга энэ намыг санхүүжүүлж элдв хангаа янз янзын юмных нь хорыг найруулж гаргаж ирсэн болов уу? Яагаад тэгж би бодоод байдаг вэ гэхээр Женко чинь манай ардчилсан намаас ирнэ мултарчих гал хөгжчихгүй л яваад байгаа хүн шүү дээ, тийм ээ. Тэгээд бас нэг нөөц нэг нам бэлдээд идэг нөхөр байхгүй юу? Анх эхлээд тэр нэг иргэний хөдөлгөөнүүдийн нам гэж имийг санхүүжүүлж исэн. Бас нэг манай намд чинь ирэл намаас илүү орж ирж исэн. Тэгээд ер нь нэг ардталтаа нэг нөөц тийм ээ. Улс төрийн нэг нөөц бэлдээд идэг байхгүй юу? Тийм нам. Тэгээд тэр зорилгодоо энэ иргэний зоригийг мөнгө төгрөгийн төлж элдв хангаан болж гаргаж ирсэн болов уу гэж би бодож хардаж явдгийн байгаа шүү. Тийм түүнээс зүгээр нэг хэдэн улаан мөнгөгүй нэг хэдэн хачин юмнууд нам байгуулаад тэгэл 70,000 санал аваад улсын хурлд ороод ирдэг тийм бол байхгүй шүү дээ. Наара улаан мөнгөгүй, Батбаатар ах маань бүр мөнгөгүй, ер нь тэр доогуур бичигдсэн тийм ээ. Тэр нөгөө хөвс үлээ Баян Үйлгийн захын ямар юмны 8 чинь гэлээ нэг ихч байсан шүү дээ. Тэр мөрөд бол улаан мөнгөгүй нөхдүүд байгаа шүү дээ. Тэгэл нэг хитэн нөхдүүд нийлээлтэй яаж байгаа чинь бүм гинт мөнгөтэй болол гинт нисдэг тэргээр нисээл гинт сонгогдоо бол тийм юм бол хаач байдгүй юм. Улс төрт бол мөнгөгүй бол уршаа явна гэсэн ойлголт угаасаа байхгүй, санал авна гэсэн ойлголт угаасаа байхгүй. Тэр хардаа ямар нэгэн мөнгөтэй хүн санхүүжүүлж исэн байж таараа. Тэрнийг санхүүжүүлэх Монголд хүн хэн байх вэ гэж бодоод байхад Женкогоос өөр хүн юусоо толгойд орж ирэхгүй байгаа юм шүү. За тийм байна нэгдүгээр. За одоо яагаад энэ Батбаатарыг гинт хөөгөөд байна гэхээр нөгөө Батбаатар чинь зандан шатартай нийлээд хүрэл зүгтээ нийлээд тавьчихлаа шүү дээ тийм ээ. Тэгээд нөгөө зандан шатар хүрэл зүг эднэр маань яасан бэлээ? Оюук Женко эдрийг хөөж явуулсан шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт нь Батбаатарыг хөөж явахгүй юу? Наадах чинь бол уншиж ядаад байх юм байхгүй шүү дээ. Наара яагаад гинтхэн тийм ээ MCS шиг сайхан компани байхгүй Монголын үндэсний гэж явж ирсэн ал гинтхэн муу MCS гэл гараад ирсэн орилоод унсан бэлээ. Чарлаад унсан бэлээ. Төрөө дөнгөж 2 хоногтой энэ төр гарчиж орилж байгаа шүү дээ. MCS-тэй чинь хин өшөөтөнд байсан бэлээ. Наара бол MCS-тэй нэг тийм өшөөтэй хүн биш баха. MCS-ийг хин их үзий яддаг үлээ, жигшдэг үлээ. Женко Батулга. Наара хин сумлаад байна. Женко Батулга. Би тэгж хардж байна. Зөө монголчуудаа хөх бүхснүүд Улс төр гэдэг чи их нарийн шүү. За тэгээ яагаад Батбаатарыг гинт хөөв?
Батбаатар хиний үгэнд орохгүй шүү дээ. Батулгын үгэнд. Нэгт хоёрт удахгүй ерөнхийлөгчийн сонгуул болох гэдэг шүү дээ. Тийм ээ. Тэн дээр Женко хиний эсрэг юу гаргаж ирж тавих гээд байна. Ямар хор явагдаад байна. Тэрэнд нь яасан нь Батбаатар нөгөө Зандан шитрийн талд орсон болохоор орохгүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэнгүүт үгэнд орохгүй гот нь юм гэж яахгүй тий. За тэгээ төгсгөлд нь хандаж хэлэхэд нодлон энэ эргийн зориг ногоо нам гарч ирэх бас нэг үндэслэл юу байсан бэ гэх юм бол оюун эрдэнэ зоригийн хэргийг маш их гаргаж ирж тавьж бараг нэг 6 сар 1 сараас эхлүүлээд сонгуул дуустал сэвсэн тийм ээ. Тэр бол их нөлөөлсөн. Яагаад гинт оюун эрдэнэ зоригийн хэргийг сэвээд өнөө? Яагаад гэвэл манай намд чинь ЭБ Женко хоёр ч алцаад нь шүү дээ. Манай нам дотор. Мөн үү? Тэгээ ЭБ-г дарахын тулд зоригийн хэргийг гаргаж ирж байна. Нөөц хөвлбөрт тийм ээ. Оюук Женко хоёр иргэний зоригийн намыг сайн хүнийг нэрийг барьж гаргаж ирж тийм ээ. Хэрвээ ардын намаас бие хөөгдүүл, хэрвээ ардчсан намаас бие хөөгдүүл, бид хоёр ер нь хөөгдүүл ард нэг нам байж улс төрийн хамгаалалт авч явах бол болохгүй шүү гэд иргэний зоригийн намыг гаргаж ирсэн байх нь вэ шүү дээ. Би тэгж хардж байгаа. За баярлалаа. Бурхныг үгээ сонгохоо мартав. Удахгүй бас манай намын юу юм болох гэдэг шиг байна тий. За мэдж байгаа байлгүй дээ. За баярлалаа. Баяртай. Сайн хамарцаагаарай. Ийм л байлаар хор явагдаж байгаа шүү.